4-р бүлгийн 3 дахь хэсэг. Баримт 1. Монгол улс 1946 онд нэгдсэн үндэсний байгууллагад элсэх хүсэлтэд илэрхийлэн төлөөлөгчдөө илгээхээр шийдэж төлөөлөгчдийн тэргүүнээр гадаад явдлын яамны сайдл хам сүрэнг маршал Чой балсан томилоод байтал Монгол ардын хувьсгал намын дарга Цэдэнбал зөвлөлтийн оролцоотойгоор өөрөө хөөцөлдөн ерөнхий сайдын орлогч гэсэн нам бус тушаал томилогдсон байж төлөөлөгчдийг тэргүүлэх болсон төдийгүй төлөөлөгчд нэгдсэн үндэсний байгууллагад элсэх бус зөвхөн ажиглах үүрэг хүлээжээ. Лам сүрэм хожим дурсахдаа Сесери маш муухай тактикаас болж элсэж чадаагүй. Молотовын хийсэн арга зал. Монголыг нэгдсэн үндэсний байгууллагад элсүүлчих юм бол түүнтэй олон улс олон орн дипломат харилцаа тогтооно. Үүнд Сталин дургүй байсантай холбоотой гэжээ. Онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд жаргал сайхан. Би Монгол улс энэ явдлаас хойш 20 жил нэгдсэн үндэсний байгууллагад элсэж чадаагүй явсны амьд гэрч болчихсон гэсэн байхаж. 1949 оноос анх дугаар 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын сайн малчдын 3 удаагийн зөвлөгөөнийг хийсэн. Монгол ардын хувьсгал нам малыг 200 саяд хүргэх зорилт дэвшүүлж амлалт авахулсан. Чой балсан малын тоо толгойг өстөл түлхэц болгох, тэднийг урамшуулахад тус болно гэж үзэж байхад Цэдэнбал зөвлөлт гүрний хүнс түүхийн идээр хангах, үүргээ биелүүлэхэд ашиглах, албадан шахах бодолтой байсан нь дараагийн жилүүдийн үйл явдлуудаар нотлогддог. Түүхч нийтлэлч Баабар анх дугаар 5 жилийн төлөвлөгөө ноос алт хөдөлгөөнд малчтад дааж давшгүй ноосны төлөвлөгөө өгсөн ба биелүүлээгүй 20 орчим мянган малчин шоронд оров гэжээ. Шин цагийн сэхэтний эсрэг үйлцэн залхаан цээрлүүлэлтийн их суур чухамхүү эндээс тавигдсан байдаг. Намын төв хорооны улс төрийн товчооны 1949 оны 7 дугаар сарын 21-ний 64-ийн 34-р тогтоолоор Жамсран Жавын бичсэн ардын унших бичиг номыг хураан авч устгахаар зааж зохиогч болон хэвлэлийнхнийг цээрлүүлжээ. Гэтэл уг номын 90% нь байгаль цагуур мал ажиллагааны тухай гарын авлагын чанартай байдаг. Асуудлыг хэлэлцэх явцад Чой балсан улс оронд эрдэмтэн сэхэтэн хэрэгтэй. Өс жүндих боломж олох хэрэгтэй гэсэн. Мөн эренчин болон түүний бүтээлүүдийн тухайд тухайлбал Үүрийн туяа романы тухайд мөн Жанжин лам сүрэнгийн талаар энэ хоёр хүн эсрэг тесрэг байр суурьтай байсан нь дараагийн он жилүүдэд тод харагдсан юм. Энэ үеэс хойших бүх хугацаанд улс төрийн хэлмэгдэсдийг зэмлэн буруутгахад уг тогтоол дурддагсан нэр томьёо үг хэлэлгүүд давтагдж ирсэн байдаг. Тухайлбал Чингисийг магтсан зүйл байна. Энэ бол үндэсний явцуу үзэл шигдэн оршиж байгаагийн илрэл. Үндэсний явцуу үзлийг өчүүхэн жилрэлтэй шийдвэртэй тэмцлийг бүх шугамар явуулж, хувьсгалч их оронч үзлийг хөгжүүлэх гэж заасан. Гэтэл эдгээр ойлголтуудын хүрээнд юуг хэлээд байгаа нь маш эргэлзээтэй. Дараа жилүүдийн практикаас харахад Монгол эх орны төлөө бол үндэсний явцуу Оросын эрх ашигт үйлчлэх юм бол хувьсгалт их оронч болж үнэлэгддэг байлаа. Бүх шугам гэдэгтээ хүчирхийллийг багтаасан хэрэг байлаа. Шинэ үеийн залхаан цээрлүүлэлтийг сэдэж үйлцэн эзэн бол яах чаргагүй Цэдэнбал байв. Зөвлөлт гүрэнд Сталины үеийн хэлмэгдүүлэлтийн хор хохирлын арилгах чиглэлд явж байхад Цэдэнбалын улайран зүтгэсээр Монголд залхаан цээрлүүлэлтийн шинэ шат эхэлсэн. Түүний учир шалтгаанд дараах хэдэн баримтыг дурдъя. Тэрбээр зөвлөлт гүрний төлөөний хүн байсан тухайд. Раффакийн сурагч Цэдэнбал сайшаалын журмаар Москва, Ленинград хотуудад аялаад эргэж ирмэгцээ. Эрхүүгийн санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутан болсон төдийгүй тусгай өрөөнд өндөр хангамж идлэн суух болсон нь тухайн үедээ хүмүүст онцгой мэт байсан ч эдүгээ нэгэнт тодорхой болжээ. Тэрээр бүр 1930-ад оны ихээр л ийхүү зөвлөлтийн тагнуулын байгууллагын ивэлд багтсан
Насан туршдаа түүний халамжинд бас барьцаанд нь ажил амьдралаа өнгөрүүлсэн хүн юм. Энд Цэдэнбалын өөрийнх нь хүсэл дээр намтраа бичигтэн туслахаар тохиролцсон түүний бичснээр намтрыг нь олон баримт сэлтийг наривчин судалсан Шинкаревийн бичснээр Цэдэнбалын амьдралын эрхүүд өнгөрүүлсэн хэсэг буюу 1934-өөс 1938 онуудад нэг л дутуу хэлэгдсэн учир битүүлэг нэгэн зүйлийг агуулсан байдаг. 1938 он буюу дээд сургуулаа төгсөх жилээ Цэдэнбал мөн л Монгол оюутнууд дотроос ганцаархнаа 2 дахь удаага Москваг зорьсон бөгөөд энэ удаа дээд сургуулийнхаа захирал нарын хамт явжээ. Цэдэнбалыг бусдаас тусад нь бүр захирлыг нь ч оролцуулалгүйгээр бүх холбоотны коммунист большевикуудын намын төв хороонд урьж ганцаарчлан уулзжээ. Тэнд болсон ярианы тухай шалгаахад Цэдэнбал энэ уулзалтын тухай эргэн санахаас эрс татгалцсан юм. Гэтэл Старая Большевикийн яг тэр байшинд дэлхийн хувьсгалын төмрийн галыг хөөрөгдөж тэндээс бишгүй олон хүнийг хуйглан тууж юм уу эсвэл дамнуурган дээр зөөн гаргаж бусдыг нь дэлхий даяар эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчаар томилон гаргаж байсан билээ. Цэдэнбалд аялалдаа бие дан үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Тэрээр Сухумид хэд хоноод галт хэрэгээр Тбилиси хурж цэргийн гүржийн замаар задгаа машинаар аялжээ. Чухам ямар учраас 1938 онд гадаадынханд туйлын с жигтэй хандаж байсан Москва өөр улсын иргэн энэ нэгэн залууд улс орноороо чөлөөтөө аялж хаа хүссэн газраа бууж аль дуртай хүнтэйгээ уулзах бололцоо зардал гаргаж өгсөн юм болоо. Зөвлөлт социалист бүгд найрамдах холбооны улсаар чөлөөтөө зорчих эрх болон харамгүй их зардал мөнгөөр зөвхөн зөвлөлтийн гадаад тагнуулд харь орноос илсүүлэн агентууд тэдний дотор Коминтерний гишүүдэл хангагддаг байсан юм гэжээ. Шинкарев цааш өгүүлэхдээ Цэдэнбалын сэтгэлийг зовоож байсан орхиж мартмаар нууц явдлын тухай Анастасия Ивановна мэддэг юм уу? Гадарладаг байсан байж болох юм. Нэг орой дарга авгай хоёрын хооронд болсон ширүүхэн маргаан эд хурцдах үед авгай Цэдэнбалаа битгий мартаарай. Бүх баримт бичиг гэрэл зураг надад хадгалаастай байгаа шүү. Битгий мартаарай гэж хэлжээ. Улс орноо зөвлөлт холбоот улсад нэгтгэх тухай асуудлыг бусдаарч сөхүүлэн захидал бичүүлэн өөрөө санаачлан намын шийдвэр хүртэл гаргуулад аваад очиж байсны дээр бүх талаар ойртон нэгтрах хэмээх өөрийнх нь бодлоор онлын шин зүй тогтол боловсруулж тэдний өмнө том гавьяа байгуулсан хүн юм.